За амралтын өдрийн мэндэ би охиныгоо дагуулад номын нээлтэнд оролцох гээд явж байна. Одоо ингэ болох гэж байгаа газар Интер номын төв салбар дээр болно гэсэн. За Дөнгөж хөгжмөнсөн хүн бол миний багш, хайртай багш, шүрэн чимэг. Саяхан тэр хүний ажилтан нэг хүн байгаа. Бүгдээ халуун баяр хүргье. За ингээд бүгдээ сайн байцгаана уу? Ном хайртай, оюуныг дээлгэж тавхихээ энэ өдрийг амар амгалан айлтгая. За тэгээд ер нь трендинг бүсгүй би ямар ч хэлээр бичдэг вэ гэхээр би цаг үеийг хүл нийлүүлэн алхах ихтэй бай. Хүн бүр юу мэдэх ёстой вэ гэдэг талаар би бичгийг хэлдэг. За тэгээд Miracle Me ном өмнөх номоосоо юугаараа ялгаатай вэ гэхээр одоо менежмент гэдэг хэсэг ороод ирсэн. Хүн болгон өөрийнхөө амьдралыг менежер юм байна. Хүн болгон та магадгүй багш, та эмч, та хуульч байх нь ерөөсөө одоо ялгаагүй. Та 16 нас хүрсэн л өөрийнхөө амьдралыг менежер болж байгаа. Тэгээд менежерийн хувьд би юу мэдэх ёстой вэ? Би юу зохицуулах ёстой юм бэ гэдэг энэ бүгдийг би энэ номоор шийдсэн. Тэгээ Miracle Me-гээ та одоо эндээс ингээ харуул 7 үсгээс бүтсэн ийм үг байна. За тэгээд Miracle гэдэг үгээ хамгийн ихний M үсэг бол менежмент гэдэг үг байна. За intelligence буюу оюун ухаан. Хүн бүрийн хувьд энэ оюун ухаан, оюуны чадвар гэдэг зүйл ямар үн цэнтэй юм бэ гэдгийг оруулж үзэрсэн. Revolution гэдэг R үсгээр байгаа хувьсэл өөрчлөлт. Энэ юу гэхээр одоо техник технологи дэлхийн ертөнцид маш хурдтай хөгжиж байна гэж бид нар ярьдаг. Тэгвэл түүний дараа хүн гэдэг бид өөрсдөө яг түүнтэй адилхан маш хурдан хөгжиж хувьсах ёстой. Тэгвэл энэ бүрийн шин амбиц гэдэг бид нар бүгдээрээ ярьдаг те амбиц хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг. Тэгэхээр тэр дотроо амжилтын тухай энэ зогсож байгаа хүн болгон амьдралаа амжилттай явахыг хүсдэг. Амьдралаа амжилт авахыг хүсдэг. Тэгвэл энэний тухай энэ бүлэгт бүх зүйл бий. Амжилтын гормонууд гэдэг байдаг. Тэдгээрийг би хэрхэн одоо өөрөөсөө гаргаж ирэх юм бэ? Энэ номд байгаа. За C гэхээр competence. Competence буюу одоо өрсөлдөх чадвар. Бид одоо энэ Монголын залуучууд дэлхийн түвшинд өрсөлдөхийн тулд дэлхийн түвшний сэтгэхийн тулд бид өнөөдөр юугаас ажиллах ёстой юм бэ? Энэ болгон competence гэх юм. За тэгээд L гэдэг бол leadership буюу манлайлал. Одоо ингээд та сүүлийн үед ингээд анзаарах юм бол манлайлал гэдэг нэртэй сэдвтэй маш олон номнууд гарч байгаа. Тэгэхээр би та бүгдэд энэ өөрийнхөө номын нэг бүлэгт одоо манлайлалын тухай таны ойлгож авах ёстой маш энгийн зүйлсийг багтааж өгснөөрөө онцлог байна. За ингээд хамгийн төсөлийн гэдэг бол emotion. Хүн ерөөсөө роботоос юугаараа ялгардаг вэ? Хүн роботоос сэтгэл хөдлөлөөр ялгардаг. За тэгээд сэтгэл хөдлөл гэдэг зүйл та бидний өнөөдрийн амжилт бүтээл тууштай байх байдал энэ хүн ямар чухал үр дүныг гүйцэтгэдэг вэ? Та баяр жаргалтай байхдаа эсвэл та гонигтай байхдаа бүтээн чинь ямар өөр байдаг вэ? Тэгвэл би яг тэр сэтгэл зүгээ өнөөдөр ямар нэгэн ажлыг эхлүүлэхээс дуустал нь тэр одоо сэтгэл зүгээ өндөр түвшинд бэлдэж байх юм бол юун дээр ажиллах вэ гэдэг маш чухал ойлголтыг оруулж ирсэн. За ингээд энэ 7 бүлгээс бүтсэн Miracle Me ном маань одоо та бүхний бүрхэг бэлэн боллоо. Сайн уу? Их сургалтын гишүүн байна. Тийм байна. Ямар сурах? За амьдэрч. Хайтаа зурга. Тийм.
За, жигсээ. За. Tell me